Сайн байцгаана уу? Хүмүүлгийн ухааны дээд сургуулийн багш гадаад хэлний боловсролын англи хэлний 2 дугаар төвчний 2 дугаар багийн Б инхчин өнөөдөр сургалтын хөтөлбөрийн арга зүй ба шинжилэн боловсролд нөлөөлөх хүчин зүйлс гэсэн сэдвийн хичээлийг хүрэхэд бэлэн болж байна. Орчин үеийн дийлэх сургалтын хөтөлбөрийн тодорхойлолт нь агуулга түншлэн процесс шаардлага тавьдаг ч сурах үйл ажиллагаанд илүү анхаарал хандуулах болсон харагддаг. Энэ нь хэрхэн хэрэгжүүлэх, хэрхэн сургах үйл ажиллагаанд илүү их анхаарал хандуулах болсон байна. За энэ төслөг төгссөн байгааг харж байна. Энэ нь болохоор ЮНЕСКО-гоос эзэмшсэн байвал зохиох чадамжуудыг тодорхойлж өгсөн байгаа. Тэр 21-р зуунд тэрхүү хөгжил маш хурдтай байгаа учраас энэ хүч чадамжуудыг бид эзэмшил зохиох юм. Эхний баганд болохоор чадваруудын ерөнхий ангиллыг өгсөн байгаа бол 2-р баганд болохоор дотор ямар чадвар вэ гэдгийг тодорхойлж өгсөн байна. За харцгаая. Шүүмжил ба шинжилгээ сэтгэлгээ гэж байгаа хамгийн дээдлэлд нь харагдж байна. Энэ болохоор бүтээл чадвар, хуваарай бизнес эрхлэх чадвар, зохион бүтээх чадвар, хэрэглэх чадвар, эргэцүүлэх чадвар болон шийдвэр гаргах чадваруудыг хэлж байгаа. Тэгвэл хоёрт нь харцгаая хүмүүс хоорондын харилцаа гэж байна. За хүмүүсийн хоорондын харилцаа гэдэг юу ордог вэ гэвэл харилцааны чадвар, зохион байгуулах чадвар, багаар ажиллах чадвар, хамтарч ажиллах чадвар, нийтж байх, өөрийгөө бусдын оронд тавьдаг байх болон бусдыг өрөвдөх тэр хүсэлтүүдийг оруулж байгаа. Энэ хороод хүмүүс хоорондын харилцаа хэрхэн сайн харилцаж чаддаг вэ? Мөн хэрхэн багаар сайн ажиллаж чаддаг вэ гэсэн тиймэрхүү чадваруудыг орж байгаа. Хувь хүний чадвар гэдэгт нь болохоор хувийн сахилга бат, бие даан суралцах, дасан зохицох, шаргуу байдал, хувийн сэтэл тэмүүлэлийг хэлж байна. Нэг ёсондоо өөрийгөө дайчлан хичээж өөрөө төгөх суралцах чадваруудыг хэлж байна. Дэлхийн нийтийн иргэншлийг ойлгох чадвар гэж байгаа. Үүндээ олон тал соёлыг ойлгох, зөрчилдөөнийг шийдвэрлэх, чөлөөт оролцоо, шийдвэр гаргах, хүрээлэнгүй орчиндөө хүндэтгэлтэй хандах, үндэсний онцлогоо мэдэх гэсэн чадварууд орно. Хамгийн сүүлчийн чадвар болохоор мэдээллийн технологийн хэрэглээ байгаа. Технологиор дамжуулан мэдээлэл олж авах, мэдээлэл дүн шинжилгээ хийх, мэдээллийн технологиг ёс зүйтэй ашиглах гэсэн чадварууд энд ордог байна. Дэлхийн нийтийн чиг хандлагаар сургалт нь хоёр талтай үйл явц учраас зөвхөн нэг тал буюу багшийн идэвхтэй үйл ажиллагаа нь түүний үр дүнг илэрхийлж чаддаггүй. Нэг ясандаа зөвхөн багш төвтэй сургалт нь болохоор үр дүнгүй байдаг гэж хэлж байна. Энэ нь болохоор сурлагчийн үйл ажиллагаанаас ихээхэн шалтгаалдаг. Суралцагч болохоор хичээлд идэвхтэй оролцох хэрэгтэй байдаг. Энэ нь болохоор үр дүн нэмэгдүүлдэг байгаа. Тэгвэл энэ дэлхийн нийтийн чиг хандлагад үндэслэн суур боловсролын сургалтын цөм хөтөлбөр нь хүүхэд нэг бүрийн хөгжлийг сурах үйлд сонирхолтой болгох, сурах арга барил сурах, шинжилгээ ухааны мэдлэгт ихтгэл үнэмшилтэй болгоход чиглэнэ. Тэгвэл сурах арга барил гэдэгтэй болохоор дараах арга барилуудыг суралцах хэрэгтэй байна. Нэгт нь оюун ухааны үйлийн арга барил буюу сэтгэн бодох. Хоёрт нь сурах үйл ажиллагаагаа төлөвлөх, зохион байгуулах арга барилууд гэж байгаа. Ерөнхийдөө сахилгатай, ёс зүйтэй байх, биетэй хамтран суралцах, үндэсний өв уламжлалт, олон улсын соёлд хүндэтгэлтэй хандах. Гуравт нь мэдээллийн их үүсвэртэй ажиллах, асуудал шийдвэрлэх, ерөнхий арга барил гэж байгаа. Үүнд их хэл, шинжилгээ ухааны технологиг хэл ашиглах, хэрэглэх, мэдээлэлтэй ажиллах, холбооны технологиг хэрэглэх гэсэн чадварууд орно. Дөрөвт нь болохоор шинжилгээ ухааны мэдээлэлтэй ажиллах, тусгай арга барил гэж байгаа. Үүнд болохоор шинжилгээ судлах арга орно. Тэгвэл суралцагч хэрхэн хүрээлэн буй оршин тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх чадвар суралцах вэ? Тэрээр дараах үе шатаар суралцах байгаа. Эхний үе шатнд болохоор ямар асуудал гарсан бэ гэдгийг тодорхойлно. Хоёрт нь болохоор яагаад эмзэг тохиолдсон гэдэг учир шалтгааныг тодорхойлно. Гуравт нь бид юу хийх ёстой вэ? Буюу одоо хийх ёстой үйлээ тодорхойлно. Тэгээд дөрөвт нь үр дүн яг юу вэ гэдгийг тодорхойлох байгаа. Дээрх зарчмаар хэрэг тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх чадварт сурвалжийг суралцдаг бол мэдээлэлийг хэрхэн ажиллаж сурах вэ? Тэрээр анхдагч ба хоёр дахь чих үүсрээс авсан аман ба бичвэр мэдээлэл, шууд бас мэдээлэлд боловсруулалт хийж, шинжилгээ ухааны үнэн бодит мэдлэг, ойлголт болон 100 ярин аль нь болохыг ялгаж таних шаардлага тулгардаг. Тэгвэл мэдээлэл цуглуулах арга дараахын аргуудаар сонгож болно. За тэгвэл нэгт нь ажиглалт хийх, асуух, ярилцах, туршилт хийх гэсэн энэхүү аргууд үйлчлэх нь. Тэгвэл мэдээлэл өглөөлөх буюу тэрхүү тэмдэглэж аваад боловсруулах тэрхүү аргууд нь болохоор төлөвлөлт хийх, ажлын хуудас бэлтгэх, тэмдэглэлд хөтлөх, бичлэг хийх гэсэн тиймэрхүү аргууд байж болох юм байна. Харин арга тэмдэглэж авсан мэдээлэл боловсруулахын тулд чанарын ба тоон анализ хийн, үр дүнг нь зураг, бичвэр, хүснэгт, диаграм болон графикаар илэрхийлнэ. Тухайн боловсруулсан мэдээллийг хэрэглэхийн тулд иш татах, жишээ гаргах, мөн мэдээллийг тайлбарлах гэсэн аргуудыг хэрэглэж болно. Мэдээлэлтэй ажиллах чадварыг олохдоо суралцагчийн нас сэтгүүхэн онцлогийг харгалзан тэрээр нас зүүн онцлогт нь тохирсон тэрхүү мэдээллийг өгөн чухал гэдэг. Тэр тусмаа одоо даалгавар өгч байгаа бол тэр нас зүүн онцлогт нь тохирсон тэрхүү хөнгөн мэдээллийг өгнө гэсэн үг. Багчуудад болохоор бага насны тэрхүү судалгаа байж болно. Харин оюутнуудад болохоор эрдэвшлэгийн хурлын судалгаа гэх мэтлэн байж болно.
За энэ төслөгт өгөгдсөн байна. Чадвар үйл явц шинжлэх ухааны илэрхийлэх гэсэн 3 тусгай дээр мэдээлэл цуглуулахад хэрхэн ямар шат дараатаар явах вэ гэдгийг эндээс харж болно. За тэгвэл чадвар дээр авч үзье. Чадвар дээр асуудлыг олж харахад эхлээд ажиглана, дараа асуулт суuna, тэгээд таамаглал дэвшүүлнэ, тэгээд асуудлыг дэвшүүлнэ, боломжуудыг олж хараад тэгээд урьдчилан таамаглах байгаа. Харин баримт цуглуулах нотлохтой болохоор ажиглах, багаж тоног төхөөрөмжийг ашиглах болно. Мэдээлэл боловсруулалт хийж дүгнэлт хийхдээ болохоор харьцуулж, ангилж, дүгнэлж, тэгээд задлан шинжилээд, үнэлээд, тэгээд батлах байгаа. За үйл явцыг болохоор хэрхэн мэдээлэл цуглуулахыг гэвэл харилцан ойлголцоод асуулт шийдвэрлэх төлөлтийн судалгаа болон шийдвэр гаргах гэсэн ийм шат дараатай байгаа. За тэгвэл шинжлэх ухааны илэрхийлэлтээр асуудлыг олж харахын тулд асуулт асууна. Харин баримт цуглуулах нотлохын тулд нотлоно. Нэгэснээр шинжлэх ухаанаар нотлоно гэсэн үг. Мэдээлэлд боловсруулалт хийж нэгтгэн дүгнэхийн хувьд зөвхөн холбон тайлбарлахад л хангалттай байгаа. Сургалтын хөтөлбөрийн шинжилгээ боловсруулахад ямар хүчин зүйлс нөлөөлдөг вэ? Хүний хөгжил нь болохоор энд их хэвчэн нөлөөлдөг. Учир нь хүний хөгжил нийгмийн бүтээмжийг сайжруулах, амьдралын чанарыг дээшлүүлэх үндэс болдог. Нийтлээс авч үзвэл боловсролын салбар болон сургалтын үйл ажиллагаанд хөрөнгө оруулж байж хүн бүрийн амьдралын чанарыг дээшлүүлэх улмаар нийгмийн бүтээмж, эдийн засгийг өсгөх боломж бүрдэнэ. Сургалтын хөтөлбөрийн шинжилгээ боловсруулснаар хүний хөгжил мөн нэмэгдэх боломжтой. Сургалтын хөтөлбөрийн шинжилгээтэй чанартай боловсрол эзэмшиж, чанартай боловсрол эзэмшсэн хүний нөөц нь өндөр өртөгтэй, мэдлэг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, илүү шинэ санаачлагч болох боломж бүрдүүлж байна. Монгол улсын боловсролын хөтөлбөр боловсруулахад юун дээр зорьсон бэ гэвэл өнөөгийн нийгэмд хүн бүрээс хариуцлагатай тасралтгүй насан турштай суралцах, асуудал шийдвэрлэх, цаашлагтай байх зэрэг олон чадвар шаардаж байгаа бол энэ нөхцөлд Монгол хүүхэд бүрт чадамж, ур чадвар эзэмшүүлэхэд боловсролын хөтөлбөрийг боловсруулахад чиглэсэн байдаг. Энэ нэгснээр дэлхийн нийтийн чанга хандлагаар хүмүүсээс шаардаж байгаа энэхүү чадваруудыг Монгол хүүхдэд цогцоор эзэмшүүлэхийн тулд энэхүү боловсролын хөтөлбөрийг боловсруулсан байна. Цөм хөтөлбөрийн гол үзэл санаа бол хүүхэд бүрийн авьяас давуу талыг илрүүлэн таньж, сурах арга хэлбэрийн онцлогтон тохируулан хөгжүүлэх нь хурдтай өөрчлөгдөж буй өнөө цаг үе ирээдүйн зохицон амьдрах чадвартай иргэдийг хөгжүүлэх үндсэн хүчин зүйл гэж явж байгаа. Энэ болохоор хүүхэд бүрийн хөгжүүлэх баг боловсролын цөм хөтөлбөр юм. Боловсролын хүрээлэнгээс судлаачдын ерөнхий боловсролын 12 дугаар жилийн сургуулийн үндэсний сургалтын хөтөлбөрт дараах дүгнэлт хийсэн байна. Үүнд бага боловсролын үндэсний сургалтын хөтөлбөрийн бүрэлдэхүүн хэсгүүдийг мэдээж чадвар хэрэглээ багтаасан агуулгыг хөгжлийг тодорхой гаргах шаардлагатай байна гэсэн дүгнэлт хийжээ. Нэг ёсондоо сургалтын хөтөлбөрийн бүрэлдэхүүн хэсгүүдийн агуулгын хувьд бид нар хөгжих шаардлагатай байна гэсэн үг юм. Бага боловсролын хөтөлбөр нь цөм хөтөлбөр болон суралцах удирдамж гэсэн бүрэлдэхүүнтэй байдаг. Тэгвэл цөм хөтөлбөрийг хийж үснээр дараах зорилгодыг хангадаг байх нь нэгт нь их хэл, үндэсний соёл, ёс заншил, уламжлалыг мэдэх, хүндэтгэх, эх орноо бахархах, хүрээлэн буй орчноо таних, хамгаалах, хүн төрөлхтний хэл соёлоос суралцах гэж байгаа. Хоёрт нь суралцах үйл ажиллагаа зохион байгуулах, мэдээлэлтэй ажиллах, оюуны үйлдэлийг гүйцэтгэх, арга барил эзэмших, сурах хүсэл эрмэлзэлтэй болох гэж байгаа. Эдгээр нь суралцагчдыг илүү идэвхтэй болгох чиг хандлагатай. Гуравт нь авьяас сонирхол, ур чадвар нээлтрүүлэх, хөгжил хүсэлтэй болдог. Цөм хөтөлбөр нь тэдэрт энийг боломжтой болгож өгдөг байна. Цөм хөтөлбөрийг хэрэгжүүлэхийн тулд дараах арга зүйг ашиглана. Нэгт нь хүүхдийн хэрэгцээ сонирхол, туршлага чадварт суурилж, тэдийг бие дааж суралцах арга барилыг хөгжүүлнэ. Нэгэсэндээ суралцагч төвтэй сургалтыг илүү явуулах байгаа. Хоёрт нь хүүхэд бүр ярилцлага, хэлэлцүүлэг, мэтгэлцээнд оролцох, дүрт тоглох, хамтаар дасгал, бодлого, сорилт, даалгавар гүйцэтгэх зэргээр хамтран ажиллах болон оролцооны арга барил суралцахад анхаарна. Мөн энэ нь асуудлыг шийдвэрлэх чадварт суралцахад нь тусалдаг. Тэгвэл цөм хөтөлбөр бага боловсролын зорилтыг хэрэгжүүлэхэд чиглэх бөгөөд суралцагч нь танин мэдгүй хэл, нийгмийн амьдрах ухааны чадамжийг хөгжүүлэх, тэдгээр таалцах, ерхий чадвар болон сурах арга барил эзэмших төв нэмэр оруулдаг байх нь. Анхаарал хандуулсан та бүхэндээ баярлалаа.